Цэнгэг аялал. Сайн байцгаана уу? Энэ удаагийн контентоор бид 2024 оны хавар Монголын мэрэгсэн загас үржүүлэгчдийн Тэнүүн холбоо төрийн бус байгууллагатай хамтарч Хэвлэн гол дээр их сүрэг барих ажлын хүрээнд явуулсан бичлэгээ хуваалцах байна. Энэ удаагийн аяллаа турш биднийг дэмжиж аятай тухтай байх үүднээс аяны хоолыг манд бэлтгэж өгч байсан Бат Эрдэнэдүүдэд бас баярлалаа. Загас үржүүлгийнхэн маань хэд хоногийн өмнө ирж байрласан байсан бөгөөд бид шөнө ирж хоноглоод өглөөний цагаа уучгаад их сүрэг барих ажлын бэлтгэл ажилдаа орцголоо. Энэ удаагийн аяллаар бидэнтэй хамт Best Cup болон Big Lunch брэндүүд хамтран ажилласан. Клубын маань ахлагч золбоо маань загас үржүүлгийнхэндээ хамтран ажиллагч брэндүүдийнхээ бүтээгдэхүүнээс бэлгэлсэн. Бэлтгэл ажлын хамгийн чухал хэсэг нь их сүргийн амьд байх үүднээс амьдруулагч дорыг байрлуулах ажлаас эхэлдэг юм лээ. Сүрэг барих ажлыг богино хугацаанд үр дүнтэй байх үүднээс бага хүчтэй цахилгаанаар чухалж арьж авдаг юм байна. Арьсан загсаа цуглуулж авахаар усны савтай машин эрэг даваа явдаг бөгөөд эртлэн төр хугацаанд амьдруулагч дорнд загсаа байршуулдаг юм билээ. Усны савтай машин ирсэн үед амьдруулагч дорн дах загсаа зөөвлөж хийсэн. Энэ үед багийн маань нутаг дээрээ бидний өдрийн хоолн зориулж онны шарсан өвчөө буюу smoked BBQ, дахианы мөч буюу tandoori chicken гэх хоолуудыг бэлтгэж байсан. Өдөөс өмнөх барьсан загсаа бид хотог дээр авч ирээд ирэмээр нь ялгаад амьдруулагч дорондоо байршуулдаг юм лээ. Удаагийн аяллын маань бас нэгэн шалтгаан манай клубын тамирчин хашилтан спиннингийн дэлхийн аврал шалгаруулалт тэмцээнд явах гэж байсан тул клубээрээ цуглаж гаргаж өгөх арга хэмжээ байлаа. Клубээрээ цуглацсан тул аз зондогоо үзэж азын суглаа суралцгаалаа. Хамгийн том шагналыг клубын хамгийн залуу гишүүн Төвгийн маань суулсан. За ингээд өдөөс хойш ажилдаа гарцгаалаа. Ингээд өдөөс хойш ажилласаа буцаж ирээд өнөөдрийн барьсан их сүрэг маань боломжийн хэмжээнд байсан тул нэмж дахин нэг амьдруулагч дор барьсан. Энэ үед багийн маань мөн л хоолоо хийсээр л өдөөс хойш гараан дээр минь аз төгөөж ирэм тул загас барьсан. Сүрэг барих ажил маань туссан
Баян хайрхан зэрэг компани хамт олон мөн баярлалаа. За ингээд оройн холоо хүлээх зураа хэсэг амарцгаалаа. Өнөөдрийн манай оройн хоол гахаан цорой буюу Belly roll гэдэг хоол байлаа. Бидэнтэй мөн Globe Peer Target Energy ундаа хамтран ажилласан. Унтах хүртэл бидэнд баг зэрэг цаг байсан тул удахгүй бол кастингийн тэмцээний бэлтгэлээ хийгээд орцгаасан. За ингээд энэ удаагийн маань контент өндөрлж байна. Энэ удаагийн аялал маань Хинтээ аймгийн Дадал сумын нутаг Санд гэдэг газараас өндөрлж байна. Яа өндөрлж гин гэсэн чи бас мяа. Энд виндээс хугацаанд аяллаа тий. Хит хоног моног ингээ байвал. Төсөлөө жоохон байж байгаа гэдэг хөө. Ямаргүй байна. Энэ удаагийн аяллаар бидэнтэй Ultralight шар ариг хамт аялцгааж байна. За жолооч бол гүйдтэй устаа шүү. Сайн байцгаана уу? Энэ удаагийн аяллаар Амур ложийн урилгаар Хинтээ аймгийн Дадал сумаар аялах гэж байна. Надад урилга өгсөн хүн бол Золбоо. За баярлалаа. За тэгээ энэ удаа бид нэр яг Хинтээ аймгийн Дадал сум Монгол улсын зүүн хойд хязгаарт орших энэ сайхан үзэсгэлэнтэй нутгийг одоо энэ жил зорих аялагчид маань ч гэсэн их байна. Тэгээ Амур ложийн зүгээс бас одоо энэ зүүн бүсийн аялал жуулчлалтай холбогдуулаад бас нутаг орноо сурталчлах одоо энэ очоод яг ямар сайхан газрууд байгааг үзэж олондоо үзүүлье. Тэгээд бас найзгаа урьлаа. За яг манай Батка манаас хэд удаа явсан баг тий. 2 ирсэн шүү дээ. Одоо 3 дахь нь. Одоо 3 дахь. Би дандаа бид чинь нэг юм загсчлалын аяллаар ирж байсан. Одоо бол загсыг бол бүр дараа нь тавьж байгаа. Дадал суманд одоо ямар сайхан үзэсгэлэнтэй байгалууд тэнд байдгийг бид бүхэн одоо бас үзэхээр маш том зорилго тавиад явж байна. Тэгээд сайхан аяллаа эхлүүлээ. Бид яг одоо Дадал нутгийнхаа нутаг дэвсгэр дээр ирээд байж байна. За тэгээд хэдүүлээ Дадал сумаар хаана юу хийж болохыг хамтдаа үзцгээе. You said why do I even bother to dream anymore when life has closed every door worth opening? How did I let my hopes get so high? Think I was a silly kid waiting for my pie the sky. I said I know. Амур лож дээр ямар ч гэсэн зорьсон газартаа хүрэлцэн ирлээ. Манай баац маань яг энэ 3 нуурын баруун нуурын зүүн удаа цолхот нарсан бод тэр ингээ сайхан үзэсгэлэн тийм сайхан газар байрлаж байна. Энэ жил ээж гаднад орчныг зочид хэр их вэ? Гадаадаас жуулч авч одоо энэ их орныхоо энэ сайхан байгальд аялах хөтөө байх нөхцөлийг бүрдүүлэх гэж ер нь бол хичээж ажиллаж байгаа. Энэ жил бол баруун тишээ чиглэсэн аяллаа гол нөгөө хүмүүс маань бас энэ зүүн аймагуудаар аялах тий. Туйлын хүсэл эрмэлзэлтэй болцсон. Тэр утгаараа одоо энэ жил чи Европоос Герман жуулчд байна. Тэгээд одоо манай Азиас Тамууд ирсэн. За манай өвөр монголчууд ирлээ, солонгосчууд ирлээ. За одоо манай бааз маань бол ингээд үндсэн 2 монгол гэр 3 жижиг байшин. Тэгээ ингээд том байшин ресторан гэдэг. Тэгээ мэдээж нөгөө нэг 0 дүүш идэж одоо маш чухал. Саун дүүшээ бидний тусад нь юм жижиг хаус бариад шийдсэн. 0 бол мэдээж боловсон байлтай.
Хөшөө бас өргөжүүлэхээр ингээд төлөвлөд ажиллаж байгаа. Саунд үүштэй гэсэн. Тэнд л аялж байгаа л орой альжаал ядрахтай байлаа. Харин. За одоо сайхан өглөөний цайнд орцгоё. За. За өглөөний цайгаа сайхан кофе юу? За өглөөний цай болоо гоё шүү. Энд чинь дадал тайрын юу хийж болох вэ гэдсэн. Өглөөний цайн дээр амар лож дээр ирээд өрөм зөөхөн идэж болох юм байна. Өглөөний цай бол бас гоё байна. Хувцсандраа ямар ч сан нэмгэлцсэн. Өнөөдрийн төлөвлөгөө чи юу вэ? Өнөөдөр бол манай сумын наадан болж байгаа. Тэгвэл бас наадан хурдан моройн сонирхой тийм ээ. Бас сумын наадан чихгүй өөрөөр цомхон мөртлөхгүй сонирхолтой болдог. Тэрийг бас нэг үз сонирхож байна. Нөгөө бүрээд айлгуу ийж. За тэгээ бүрээд айл руугаа наадмын талбайгаас шууд. тий, тэндээсээ шууд явъя. Тэгээ тэндээ бас нэг хүмүүст бас тий бүрээд айл яаж хэрхэн ажиллаж байна. Энэ талаараа бас сайхан. Яг бодит тий сайхан байгаа байдлыг өрсөлдүүлэх ийм сайхан зөвлөгөө бай. Тэгээ тэрийг мөрөө өцчихэд наадмаа сонирхчиход. Тэгээд хөдлөе. За тэгээ. За сайхан. Сайхан зайлаа. Өстой гоё юм байна. За амар ложийн өглөөний цайн дээр өрөө талах шингэн зөөхий хийж болох юм байна. Бүрээд улсуудын ганц шанар нь хүнийг хоосон гарах дурггүй. Мөн үү? Сайхан хооллож ундлаад одоо дээр баригдаад хоо ах дүүний явцсан байхад юу ч байхгүй харцаа тийм мөртөө хараа манайхаар ор юм ийж жуугээл бүрхий. Одоо хүүхдүүд нь бүгд л сайн юм шиг. Амны бэлгээр ачтын бэлгэр гэсэр гоё байхгүй. Дээр юм өгч гоё уу штий. Хүн арх өгөөд юмар байсан. Айраад ирэхэд далай шиг, усаад ирэхэд болгосон. Өшөөс алгуулаад ирж аймаар хэлнэ. Тэгт нэг айлын авгаас онгороод дахин өгөхөр аймаар уран зэсэн өгөн байсан холхор байв. Айдар уян дээрээс нь буугаад орж ирэхээсээ. Яг гамсаад ирээ. Тэгээд архим хүүхэд нь одоо нөгөө тэр омоо аймаар. Тий. Зайлтай байгаа. Тий, зэрэглэн гэрс. Тэгтээ басахаар гоё нэр өгдөг хүн нөгөө хараа ирээд байгаа хүндөө гэрээ ихэнд тэгээ сайхан өрөөгөөд яа тэгээ. Одоо энэ нэрмэл намрынх тэгээд ари ондоо байх уу? Үгүй адилхан шүү. Дарсан байна. Дарсан сайн биш намрынх биш. Намрынхын хавар сагаан сараар гарах гэсэн лаа бас бишрээ ш. Бас ер нь ямар нэгэн хараа дарсан юм утгатаас юм шүү. Одоо утгатсмаа тэ чанар нь сайн болдог. Зөв хийсэн юм. Буруу хийсэн бол буруу. Одоо бүх амтныг дүүрээсэн биш. Гадаадын онгоц тийм бас. Бүргэд чонхор монхраа. Айди гарахад зүүн монгоснууд байлдаан. Тэр үнэн нисэж байгаа үнэн юм байна. Үнэн. Харин би худлаа зүгээр нөгөө дорон шиг юм уу гэсэн биш. Аймаар юм. Тэр яагаад тэр хараа ингэж ин биш шээ. Гүндлэн. Тэгэж тэр шууны шин үдмүүд бүх юм судалж байгаа шүү. Тэ? Нөгөө хурдаа залж байгаа. Тэгс онгоц яг ялгаагүй тэнд юм байд юм шүү дээ. Дардаг байдаг юм тий. Тэ. Гэтэ хөөхөд бол энэ байх тий. Дороо салхи хурдаас ирдээшээ. Би боддیں۔ Шууз дээрээс харж ингээд адуу хөөж яваад харж явах чинь ингэж явснаа гэнт ингээд тий далавчны үзүүр ингээд тэрс тэгээд тэрс бас их өөр. Яаж хурдаа нэмээд байгаа юм бэ? Онтар биш юм бас өөр би юм өгч байна. Ингээ биш гэд орж ирдэг шүү. Тэгээрсэн чинь нөгөө тий хумаад тийрэлттэй юм яаж байгаа юм шиг. Тэгэхээр бас
Биес энерги яад юм бол би тэрийг сайн мэдэхгүй. Яа судалж явсан хүн биш. Зүгээр би харж байгаа. Бүрэн тэгээд бүрээд хүн гэдгсэн юм хийгээ сурцсан. Ясанд нь байд юм зүгээр өдөр байж чаддгүй шүү. Би зарим найзуудаа харахад хотоцоод юу болж хөвдөд юм нэг зурагт гар барьсан. Дээшээ зүгээр компьютер ухацсан. Зарим нь тэтгэвэртэй гараад одоо хүйсэн нэрээ нулмаад хөвдөх цаг боллоо. Тэр шууд тэтгэвэрт гараад хөвдөв шууд өвхөл байх. Хүний бие организм шин тэгэл тийм үү. 3 алхад байсан бол 2-аа зүгээр л тий. Тэгэл хомигдаад ирнэ. Тэгэхгүй хөдөлмөр хүн ер нь чинь амьсгүй боддیں۔ Амьсгал хураатлаа хөдөлмөрлөд гэх юм уу өөртөө каптэхээ явж явж болоо. Тэгэхгүй жаргалаа гэдэг энд хөвдээд гоё хоол идээд одоо яах юм тийм. Хамгийн чухал нь эрүүл байх. Үчин зовлон. Тэр мөрөөд айлын соёл бас сонирм биш үү тий. Тэр аж ахуй махуу тий. Тэг бүрээдүүд үнэхээр байд юм уу? За тэгээ байдаг бол одоо яг яаж аж амьдрдгийг тэрийг харахад бол одоо манай лоочн зүгээс нэг бүрээд айл бүрийг гаргадаг. Тэгээд нэг айлгаас зав цагийг харна. Одоо манайх чи ерөөсөө 7 сарын сүүлээр хатлан гээд маш завгүй болон бүрээдэд юм. Тэг яг энэ хугацаанд бол ингээд боломжоор ингээд бас аялагчтай үзүүлэх гэж хичээдэг. Тэг яг үтсэн хүмүүст манай сэтгэл маш өндөр. За тэгээд лооч дээрлээ сайхан өдрийн хоолой идээд дараагийн бас аялах газрууд маань бас зөндөө хүлээж байна. Одоо хаашаа явах вэ? Одоо хэдүүлээ урагшаа Ононгол руу явна. Тэгээд тэрийг нэг үзээд бас байгалийн сайхан Ононгол Дэгэнжигэнд явна шүү дээ. Тий, Дэгэнжигэнд явна. Тэгээд бас манай Цэнтэй Сант гэд сайхан газар байгаа. Энэ сайхан байгалыг бас үзмээр байна. Одоо чамд үзүүлмээр байна. Тэгээ сайхан ирчвч аваад нэг сайхан дүүш мөшөнд байгаа даа. Хоол ундаа идээд. Тэгээ сайхан хөдөлцгөө дөө.
Энэ удаагийн аялал маань Хинтээ аймгийн 700 минутыг Сант гэдэг газараас өндөрлж байна. Нэрээ бас өндөрлмөөргүй санагдчихлаа. Гэхдээ энэ удаагийн аялал бас амар онцлог байна. Контент ч айгүй гоё. Урд нэг дандаа нэг хоол горих тий дагаад ингээд явдаг юм. Энд чинь нэг ахгүй амьдрал, хүн зон тий байгалийн сайхан ингээд айхтар гоё газар үү. Тэгээд өдөө тэр найзтай бас амар гоё гэж байна. За баярлалаа. Чамд ойрлохоос илүү тэр амар л ожих ёо юм үнэхээр одоо тэгээд энэ аялал дээр зүгээр чи бит ойрол гараад байгаа болохос тий тэр бичлэг хийж байгаа тэр хоол унд тэнд үйлчилж байгаа тэр залууч хүчүүд хүнш сэтгэл шинж байгаа тэр нэр үнэхээр байна. Одоо би урд нь чинь 2 жилийн өмнө ирж байсан шүү дээ амар л ож нэг тэгэл одоо эн чинь 3 дахь жил нь 3 жил болчихсон шүү дээ 2 жилийн дараа ирж байна. Тэгээ энэ чанараа алдахгүй байна гэдэг чинь хоолны үйлчилгээний тийм амар сүп том аймагтар биш гэсэн чанараа алдахгүй байна гэдэг чинь үнэхээр байна. Яг бид нар бол яг аль болох унахгүй улам жил болгон л тий одоо энэ аяллаа чиглэлээр үйлчилгээний соёл гэх юм уу энийг бий болгох гол одоо явж байгаа нэг залуус байгаа. Тэгээд одоо аялагч олондоо аль болох тий одоо хүртээмжтэй тэгээд зөвхөн ингээд амралтын баазд байгаад байх биш. Одоо нутгийнхаа бүрээд айл за тэгээд уяач малчин айлуудтай бас хамтраад ингээд аль болох нэг оролцоог талаасаа бий болгох зорилготой. Тэгээ маргачудаа гадаад дотоодын жуулчтай хүлээж аваад бас тодорхой хэмжээний хугацаа өнгөрчлөө. Энэ удаагийн одоо аялал дээр бол мэдээж контент гэхээсээ илүүтэй энэ дадал нутгийн сурталчлалыг энүүгээр одоо олон түмэнд энд бол ийм сайхан одоо Монголын зүүн хязгаарт ийм сайхан нутаг байдаг шүү. Энэ бол бидний Монгол орн юм а гэдгийг л одоо харуулах гэдэг одоо маш их хичээлээ. Тэгээд богино хугацаанд одоо надтай цаг зав гаргаад найзтай баярлалаа. Ийм сайхан байна да. Тэгээд зөндөө энэ дутуу үзлээ одоо та хэд маань явах цаг болж байна да. Гайхамшигтай байгаль. Гайхамшигтай зон олноор бас аяллаа. Ямар хөдөлмөрч харагдав. Одоо тэгэл дүгнэлт тэр бүрээд 100 олон дээр очиод тий бид тэр чинь ингээд үзэл тэр нэг нэрмэл нэрж байгаа процесс бас оролцлоо. Тэр чинь бас л хөөрхөн гоё юм тий. Тэгээд яаж тэр цагаан эдэг яаж явж гин. Дээрээс нь яг бүрээд 100 олонтой уулзлаа. Хөөрөлдлөө. Өдөржин ингээд яваад ядраад тэр тэгээд тэр дүүш саунд тий аяллаа ардаар гарч ирээд нэг дүүшинд орчоо саунд орчоод гэж маргаж байна. Цоо шин бол дараагийн ирч хүчээ аваад. Хөөе орон нутаг бол одоо тэр аялал жуулчлалыг бол яг тиймэрхүү л хүч. За тэгээд энэ удаагийн дугаарт хүрэлцсэн найзуудтай баярлалаа. Тэг амар ложийн зүгээс энэ сайхан байгальтай зөв зөвхөстэй аялаараа хогоо битээ аяараа л гэж хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. Цэнгэг аялал